Дэлхийн ээжийн хүүхдүүд бид олуулаа. Их дэлхийнхээ хайранд аз жаргалтай өсөн төрнөж байна. Хүүхэд бүр байгаль орчин зинхэр гаргаа харлах хүсэл тэмүүллээр нэгдэцгээе. Бидний хайраар их дэлхийн минь дутах учиргүй. 2013 он байгаль орчны боловсролыг дэмжигчээл. Сайн бацгаана өрхөн мөндөд үзэгчдээ та бүхэн тавтаа сайхан амарцгааж байна уу? Ногоон хөгжил нэвтрүүлгийг сонгон үзэж байгаа та бүхэндээ баярлалаа. Тэгэхээр ногоон хөгжил нэвтрүүлэг энэ 7 хоногийнхаа сэдвээр Монгол орны нэн ховор амьтдыг хамгаалах асуудлыг хүндээ ярилцах гэж байна. Тэгэхээр нэвтрүүлэг маань уламжлал ёсороо ногоон хөгжил нэвтрүүлгийн маань цахим хаягуудад ирсэн үзэгчдийнхаа санал хүсэлтийг манай сэтгүүлч мөнхцөл та бүхэндээ таймлаг хүргэнэ. За үзэгчдээ орой мэнд хүргээ. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар ногоон хөгжил нэвтрүүлгийн Facebook хуудсанд 10,400 орчим иргэн хандаад байна. За тэгэхээр манайд хандсан иргэдийн хувьд бол 93% нас Монгол орноос хандсан байгаа бол за мөн Өмнөд Солонгос улс, за Америк нэгдсэн улсуудаас хандаж сэтгэлээ үлдээсэн байна. За нэвтрүүлэгт бол Чингачгүг Чак, за Онон Дэрила Аюур зан гэсэн хүмүүс бол байнга хандаж сэтгэлээ үлдээсэн, хамгийн олон сэтгэл комент үлдээсэн байна. За өнгөрсөн 7 хоногт бид хөрсний бохирдлын асуудлаар үзэгч та бүхэнд мэдээлэл хүргэж байсан. За тэгвэл яг өнгөрсөн 7 хоногоос хойш 10,600 гаруй иргэн хөрсний бохирдол, за мөн өнөөдрийн сэдэв болох Монгол орны нэн ховор амьтны талаар бас санал сэтгэлээ үлдээж одоо бидэнд бас асуулт ирүүлсэн байна. За үүнээс бас ганц хоёрыг дурдаад та бүхэнд хүргвэл. За За энд Мөнх Бат Бямбердэн гэсэн нэрээр бас нэвтрүүлгээс гарсан үр дүнгийн талаар бас хэлсэн байна. За Татсан тамхины иш хаяхад 5,000 хог хаяхад 10,000 төгрөгийн торгуултаа гэсэн хууль байдаг гэдгийг мэдэхгүй явсан, ийм хуультай байдаг гэдгийг иргэн бүрд мэдүүлж хуулийн дагуу хатуу арга хэмжээ авах нь зүйтэй гэд энэ хуулийг сайн хэрэгжүүлээсэй гэж бодож ингээд хөрсний тухай хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хүргэсэн байгаа. За мөн гэр орондоо бас мод тарьдаг иргэдийн хувьд бас ингэж мод тарьдаг орчноо ингэж тогтчулсан талаар та бүхэнд мэдээлэл одоо сахим хуудасууд хүргэсэн байгаа. Тэгэхээр нэвтрүүлгийн турш та бүхэн доор гарч байгаа хаягаар сан сэтгэлээ бидэнтэй солилцоорой. За баярлалаа. Тэгэхээр үзэгч та бүхэн мэдэж байгаа ах ногоон хөгжил нэвтрүүлэг маань үзэгч та бүхнийхээ одоо бас нэвтрүүлэгт аль болох их тэлхийг хайрлах сэтгэлийг цахим хаягаар дамжуулна одоо бид бүхэн өөрсдийнхээ нэвтрүүлгэндээ тусгах зорилгоор энийг одоо бас ажилуулад удаагүй байгаа. Тэгэхээр нэвтрүүлэг гарахаас өмнө буюу нэвтрүүлэг шууд нэвтрүүлгийн үеэр мөн шууд нэвтрүүлгийн дараа гэсэн ийм гурван үе шатаагаар бид нар үзэгчдийнхээ одоо санал хүсэлтийг нэвтрүүлэгтээ тусгадаг байгаа юм а. Тэгэхээр өнөөдрийнхээ нэвтрүүлгийн сэдвүүрээ орцгоё бүгдээрээ Монгол орны одоо амьтдын өнөөгийн нөхцөл байдал нь ямар байгаа вэ гэдэг мэдээллийг бид нар бас үзэгчтэй ярилцлагаа өрнүүлэхээс өмнө бас өхөн зүйтэй байхаа. Тэгэхээр манай студиуд бас үзэгч та бүхэн харж байгаа байх. Энэ салбарт ажилладаг эрдэмтэд докторуудын төлөөлөлөөр ирж оролцсон байгаа. Тэгэхээр Монгол Улсын их сургуулийн доктор багш одоо Бацаахан таныг саяын одоо асуултанд хариулна уу гэж байна. За энд Монгол орны амьтны аймгийн талаар сая ингэ ярьж байна л да. Нэг ховор амьтан гэж. Тэгэхээр энэ дээр биний залруулах хэрэгсэн. Тэгэхээр ерөөсөө ховор байсан юм уу? Ховор амьтны тухай яриад байгаа юм уу? Тийм нэг ховор амьтны тухай ярьж байгааг асуудал гарч байгаа. Тэгээ цаатлын гол ярианы сэдв нь цөөрч байгаа тухайд ерөөсөө асуудал. Олон байгаа цөөрсөн амьтны тухай. Тэгэхээр бид энэ дээр их хвчлэн бид дандаа хүнд ойрхон байдаг, сүрдэг биетэй тийм амьтны тухай дандаа ярьдаг. Тэр дандаа анхаарал татдаг. Магадгүй хүмүүсийн дунд энэ амьтан цөөрөөд байгаа тэр биологийн зүйл устдаад байгаа тухай асуудлыг бас төсөөлж чадахгүй байж магадгүй. Нэг л жишээ хамгийн ойрхон жишээ. Яг том амьтан цөөрч байна. Тэгвэл хүний бөөс гэдэг амьтан байсан. Толгойн бөөс, хувцсны бөөс, намизрагны бөөс дотор энэ бол биологийн зүйл. Гэвч өнөөдөр монголчуудын өнөөдрийн амьдралын хэв маяг өөрчлөгдсөн, нийгмийн хөгжилтэй холбоотойгоор энэ бөөс гэдэг амьтан олдохоо байсан. Одоо эрэлд нь хатсан одоо хүмүүс байдаг шүү дээ. Янз бүрийн бас домон тэрлэх. Энэ дээр юу гэж чинь вөхөрөөс хүний нүдэнд өртдөг том сүрлэг амьтныг бид нар ярьдаг болохоос өчнөө олон амьтан уртчгүй болж байгаа бас мэдэхгүй байгаа. Тэгэхээр бид юу гэж яах вэ гэхээр одоо тэр ховор, нэг ховор гэдэг нь эсвэл энэ ховор байдаг юм тийм ээ төсөөлөх гээд байна л. Энэ цөөрцийн амьтны тухай ярьж байгаа шүү гэдэг гэсэн. Тэгэхээр бид бас энэ дээр хуулийн эрх зүйн нэр томьёонд гэсэн бас энэ ховор, нэг ховор гэхээс илүүтэйгээр бас олон улсын жишгээр ховордож байгаа, утж байгаа, эмзэг цөөрч байгаа гэсэн энэ ангиллыг бол ажиллах нь эрх зүйтэй юм бол гэж боддог юм л да. Тэгэхээр бид сүүлийн Монгол орны хэмжээнд энэ 20 хэдэн жилийн туршид юу харагдваа гэж. За хүмүүсийн хамгийн ойрхон сайн мэддгээр нэхэд Монгол тарав гэж ярьдаг. Наа газар доторх шар тус гэж одоо манайхан хүүхдийн үлгэр одоо юу гэдгийг онцгон ч гэсэн таажл байдаг. Гэтэл
За 1990 оны ихээр ихэд Монголд нэг 10 гаруй сая гэж үнэлэгдсэн байдаг. Популяцийн үнэлгээ одоо гэх юм бол нийт тархины тоотлогоо. Гэтэл өнөөдөр бол хэд байгааг бол хэлж чадахгүй. Өнөөдөр маш цөөхөн газар л байгаа. Хамгийн сайн одоо хүмүүсийн сайн мэддэг нь хустайн байгалийн зөвлөлтөр газар л арай илүү тархтай юм даа гэж. Ингэж харагддаг. За буг. За бас л 80 оны сүүлчээр үнэлэгдсэн тоотлогын үнэлгээ нэг 130 орчим байсан. Өнөөдөр хамгийн сүүлчийн 2010 оны судалгааны мэдээгээр үсгэд нэг Монголд одоо нэг ер нь эрс цөөрсөн за нэг 10 хэдхэн мянга байх шийд. За бидний бас сайн мэддэг аргал угуулс гэж ярьдаг. Бас тоодгоо нэхэд за бас 80 оны сүүлчээр 90 оны ихээр гэхэд за Монголд 60 орчим мянга байсан бол өнөөдөр 13 мянга байна гэдээ үнэлэгдсэн байх шийд. Хүдэр гээд ярьдаг. Заарын одоо хүмүүс сайн мэддэг. Гэтэл бас 40 гаруй мянга байсан. Одоо 6 мянгаар үнэлэгдэж байна. Энийг харуулж яах вэ гэхээр зэрэг энэ амтны тоо толгой бол эрс цөөрч юм шүү. Сүүлийн дөнгөж 20 хэдхэн жилд. Дахиад бид олон уюут ментэрч амьдрна. Тэгвэл монголчуудын хувьд бидний нүдэн дээр энэ амтны бидний нүдэн тарагж байгаа ярьж байгаа шүү дээ сүрлэг амт. Бус амтны хувьд бол хинч хэлж чадахгүй. Саяын ярьсан дээр бөөсний жишээгээр хүмүүс гайхаж магадгүй бас хүнд ойрхон болохын тулд чи тарч байгаа юм л. Тэгэхээр л энэ амьдрах орчинч байхгүй болж байна. Тэр нь хумигдчих байна. Мөн хүмүүсний үр дүнд амьдрах таатай орчин хумигдчих байна. Такс нутг нь хумигдчих байна. Түрүүний хэлсэн би тэр магадгүй тэр би хүнд ойрхоноор хэлээд байгаа шүү. Тэр хүний сүүлийн угаалгын ундаг ч юм уу тийм ээ химийн элдв бодис. Тэр хэрэгэлсэн явдал нь бас бидний хүнд хамгийн ойрхон байсан тэр танилд байдаг байсан бөөс гэдэг тэр шавжийг л устгачлаа гэхээр л би жишээлж байгаа нь ерөөсөө ийм л одоо хотоо нөлөө сэрэг нөлөө үзүүлж байна л гэдгийг л хэлж байгаа юм. За баярлалаа. Тэгэхээр бас яг Бацаахан докторийн хажууд амтны сүрэнгаа сууж үзэгчд бас санаж байгаа байх. Ер нь бол бас энэ ан амьтдын тоо толгой цөөрч амьдрах орчин одоо тийм ээ доройтож энэ бас амьтдын жам ёсны эрхийг хүндлэлийн талаар бас нэлээд их хэвлэл мэдээлэлээр үзэгчид та бүхэнд бас мэдээлэл хүргэж идэг ийм хүн байгаа. Тэгэхээр өнөөдөр манай нэвтрүүлэг бас урилгаар оролцож байгаа. Ер нь та бас яг миний нэгний асуултанд ямар хариулт өгөх вэ? За энэ дээр би ингэж боддог юм аа. Одоо манай орны хувьд бол манай улсаас одоо авч хэрэгжүүлж байгаа эрдэмтэд судлаачдын авч хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүд одоо нэгэн ховор болон ховор амьтдын үндэсний хөтөлбөрөд 11 онд одоо баталсан засгийн газараар. Тэгээд тэр үл нэлээд одоо олон талын судлаач эрдэмтэд орж дуу хоолой нэгтгэж ингэсэн одоо энэ чинь 2021 он хүртэл буюу 10 жилийн хугацаатай 2 үе шаттай 11 оноос 16 он 1-р үе шат 16-аас одоо 21 он гэдэг. Одоо бол 16 1-р үе шатныхын дунд нь орсон юм шүү дээ. Тэгээ энэ дэр одоо нэг ховор амьтд гэж ярьж ер нь одоо энэ амьтан хамгаалах чиглэлийн нэг 20-од одоо акт эрхийн зүйн акт одоо олон улсын нэгдэн орсон 14 орчим конвенц ер нь одоо ийм эрх зүйн акт одоо гаргаж байгаа ийм юмнууд бол ерөөсө багтаагүй. Одоо энийг ажил хэрэг болгох нь үлдсэн. Ажил хэрэг болгож үнэхээр чадахгүй байна. Эрдэмтэд нь одоо талын салангийн ийш тийшээ харсан үзэл бодолтой байна. Нэгтгэж чадахгүй байна. Гадаад энэ дээр нь одоо гадаадын судлаач эрдэмтэд одоо тоглолт хийж байна. Одоо өнөөдөр жишээлээд хэлбэл манайх Мазала багийнхаа одоо ген фондын генийг юунд л Сан-Диегогийн их сургуулийн лабораторид одоо хадгалаастай байна шүү дээ. Тэгээд одоо олон жил одоо Монгол улсын багын чиглэлээр Мазала багын чиглэлээр судалгаа хийсэн Америкийн баг Монгол улсын одоо биологийн эрдэмтдтэй хамтарч хийчихэд тэгээд судалгааны үр дүнгээ одоо бодлого гаргаж өгөхгүй л шүү дээ. Тэгээд тэр гений тэнд байжаад хадгалчихсан. Монгол улс одоо сүүлд нь худалдаж авах юм уу? Эсвэл одоо Америк тэнд одоо Мазала байгаа үйл бий болох юм уу? Одоо мэдгүй байгаа. Тэгээд сүүлийн үед энд нэг шүүмжлэлтэй хандахад амьтан улс төржид байж амьтныг улс төржүүлж байна. Ийвэл одоо энэ чиглэлээр одоо нэлээд хэдэн жил ажиллахдаа одоо ардсан намын Мазала ч юм эсвэл ардын намын одоо идэлэг шанхар энэ төр дуулаагүй. Тийм учраас амьтныг улс төржүүлэх яваад байна. Сая идэлэг шанхар үндээхэд улс төрийн зориос болцсон шүү. За баярлалаа. Эргэж бас ярилцах боломж олгоё. Ерөнхийдөө манай нэвтрүүлэгт байгаль орчны өвчлийн яамны төлөөлөлд оролцож байгаа. Ер нь зарим шалтгааныг бас сая дамжин сүрэн судлаач бас хэлж байгаа шиг байна. Ер нь та бол энэ тоо толгой одоо буурч тий амьдрах орчинд оройтж байгаа энийг яг ямар өнцгөөс яаж тайлбарлах вэ? Ан амьтны тоо толгой буурж байна гэж. Үнэхээр тийм одоо Монгол орны нийт хэмжээнд наваад үзэх юм бол зэрлэг ан амьтны тоо толгой дандаа буурж байгаа. За тэгтээ яг бид нар өнөөдөр те үнэхээр зэрлэг ан амьтны толгой нь өсөж байна. За одоо те нэмэгдэх хандлагатай байна гэж хэлэх жишээ тун ховор байна. Тэгэхээр
энэ салбарт ажиллаж байгаа эрдэмтэн судлаачид энэ салбарт ажиллаж байгаа бодлого боловсруулж байгаа тийм үү? Энэ салбарыг одоо менежментийг өдөртөн явуулж байгаа бүх л талуудтай бол холбоотой энэ асуудал бол. За дээр нь мөн энэ ан амьтны тоотлогоо буураад байгаа нь бол түрүүн Бацаахан багш хэллээ л дээ. Амьдрах орчинд ороотойд байна. Амьдрах орчин нь одоо хумигдаад байна. Энэ бол хамгийн том шалтгаан болж байгаа. Амьдрах орчны нь одоо ороотуулаад байна. Зүгээр энгийнчнэр бодъё л да. Өнөөдөр Монгол хүний дундаж нас бас нэмэгдчихлээ тий. Юутай холбоотой? Бас л идэж ууж байгаа юмтайгаа. Бас амьдрах орчинтойгоо холбоотой. Нөгөө нэг хатуу ширүүн нөхцөл маань яс орон байр сайжраад ингээд ирэхээр. За тэгээ хүнс хооллыг тижээлэг чанармаар нэмэгдэхээр хүний хүртэл одоо нас нэмэгдэж байна. Энтэй л адилхан шүү дээ зэрлэг амтан ч гэсэн өнөөдөр амьдрах орчин дээр нь нөгөө иддэг тижээл нь байна уугүй юу? Энэ нь ховордоод. За дээр нь тавтаа тухтаа одоо уудам газар нутаг бэлчээрж амьдардаг ийм одоо онцлогтой амьтнуудын амьдрах орчин ингээд хумигдуулаад байгаа. За энд бол шалтгаалж байгаа хэд хэдэн зүйл байна. Энд бол хамгийн түрүүнд би юу хэлэх гээд байна нөхөр энэ бэлчээрийн зохисгүй ашиглалт. Тэгэхээр бэлчээр өнөөдөр хэний эзэн байгаа юм бэ? Хин бэлчээрийг одоо ашиглаж эзэмшиж байгаа тэ ашиглаж байгаа одоо хүмүүсүүдийн үнэхээр эндээ эзэн болж гэнэ үгүй дээр эргэлзээ их төрдөг. Бас тодорхой болсон байгаа. Тэгэхээр 1995 6 оноос хойш бэлчээрийн тухай хуулийг гаргах гад манай улсын хурал 2 удаа оруулалтын хойшлуулт чи хилцдэггүй тэ 2 хувилбарыг гаргацсан байна. За энэ маань яг гэвэл нэгэн л эзэнгүй байгаад байгаа юм гэдэг маань цаанаа л одоо яг чанар нь буурж байдаг тийм нөөц нь хомсдож байдаг. Тэгэхээр энэ малын тоотлогоо хэд өссөн малын бэлчээрийн даасаас хэтэрсэн мал байна. Дээр нь энэтэй зэрэгцээ зэрлэг амьтан амьдрал бүр хэцүү болж байна. Энэ бол хамгийн том шалтгаан байна. За хоёр дахь шалтгаан гэвэл мэдээж хэрэг за ялангуяа нүүдлээ амьдардаг буюу тухайн амьтны маань нүүдэл гэдэг маань тухайн амьтны маань амьдралын хамгийн том онцлог шинжмэн болчихж байгаа. Нүүдлгүйгээр тухайн амьтан маань оршин тогтнохооргүй ийм одоо амьтад байна л да. Одоо булан байна, цагаан зар байна, тэ харсуулт гэдэг. Эдгээр амьтдын одоо амьдрах орчныг хуваагдуулж байгаа нь бол дэд бүтцийн өвчлүүд байна. Тэгтээ мэдээж хэрэг одоо бид те Монгол улсын иргэн мэдээж төмөр замтай баймаар байна те гоё авто замтай баймаар хурдны замтай баймаар байна те энийг бид одоо яг зэрлэг амьтны амьдрах орчныг хуваах гэдэг нэг хоригдуулах гэж юм биш энэ одоо дэд бүтцийгээ байгуулахдаа зэрлэг амьтны тэр нүүдэлд саад болох бах энэ олон улсын маш олон жишгүүд байна те тэрийг одоо хэрэгжүүлэх. За тухайлбал одоо мэдээж өндөр хүчлийн шугамуд байна. Өндөр хүчлийн шугам ялангуяа энэ 15 кВт өндөр хүчлийн шугамд нүүдлийн болон махчин шугуудад маш олноор одоо өндөр хүчлэл зохиулж өгч байна. За тэр талаар манай Гомбатар багш ярих бах. За нөгөө тэгвэр за мэдээж хамгийн сүүлд гэж хэлэхэд ан амьтны тоо толгойд шууд нөлөөлж байгаа юм бол хууль бус агнуур байна. За баяр хэлээд амьд сүрэнгатай үнэхээр хуулийн дээр хууль бодлогын бичиг баримт бол хангалттай байна. Хэрэгжилт байхгүй байна гэх тээ. Энэ хууль бус агнуур дээр ч гэсэн үнэхээр хуулийг одоо хуулийн ёсоор одоо ямар амьтныг агнахыг хоригдъя, ямар хугацаанд хоригдъя, ямар үйл ажиллагааг хоригдъя бүх юмнууд байгаа. Тэгтэл хууль бус агнуур бас л ерөөсө буурахгүй байна. Энэ магадгүй бас ан амьтны зэрлэг ан амьтны эд эрхтэн түүхийн эдийн хууль бас худалдаатай ч бас холбоотой байгаа. За баярлалаа оноо мэрэгчлэн. Тэгэхээр нэвтрүүлэгт мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын ахлах мэрэгчлэлтэн бадан хамт гэж оролцож байгаа. Тэгэхээр ер нь яг үүтэй өдөгчд бол санаж байгаа өнгөрсөн 6 сард хустаа нуруу 13 бугын хэрэг гарсан. 2011 онд ч гэсэн миний санаж байгаа нэг 22 бугын хэрэг гараад одоо хүртэл бас эзэдний хэрэгүүл явж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ дээрээс үндслээд сая одоо онон хэлж шүү дээ. Ер нь бол бас энэ хулгайн агнуур гэдэг бол өөрөө бас энэ ан амьтдын тоо толгой цөөрч хахад бас тодорхой хэмжээгээр нөлөөж байгаа нэг хүчин зүйл юм аа гэ. Та ер нь энэтэй санал нэг байна уу? Яагаад энэ хэрэг буурахгүй байгаа юм бол гол шалтгааныг та юу гэж тайлбарлах вэ? За өмнө ярилцсанд оролцож байгаа хүмүүсийн байдлаас судалгаа ер нь бол Монгол орны ан амьтдын тоотлогоо нөөцөд гол нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг хэлж яа л дээ. Магадгүй уур амьсгалын өөрчлөлт байна, хотчил. За хүний одоо нөлөөнөөс тийм ээ дам болон дам бус нөлөөнөөс болж ан амьтдын тоотлогоо нөөц одоо хомсцож байна гэсэн мэдээлэлүүд өгч байна. За үүн дээр нэмээд бол гол нь бол хууль ус агнуур худалдаалтын байдал гэдэг асуудал тэргүүн яригдах зүйтэй асуудал ан амьтны тоотлогоод нөлөөлөх. За түрүүн хүмүүс ярилцжсэн 1990-ад оны үеэс эхлээд Монгол орны тарав гэж Монгол оронд хамгийн элбэг тархсан ан амьтны тоотлогоо нөөц одоо товардсан. Тэгээд үүнийг бол агнахыг хоригдчихсан байгаа хамгийн элбэг гэж одоо бүгдний мэддэг тарав. За үүнээс гадна Монгол орнд дөрөв нөөц тоотлогоо хүмүүс мэдээлж ирсэн. Буг, тарав их мэтчлэн одоо өслөг ангийн чиглэлээр одоо элбэг байсан ан амьт минь нэлээд товардчихсан байгаа. За 1990-ад оноос хойш нэлээд их хүчтэй хаварсан. Энэний гол шалтгаан бол манайх бүгд найрамдах хятад ард улстай хил залгаа орнуудтай ан амьтны эд эрхтний худалдаа нэлээд өргөдсөнтэй холбоотой. Нэг ялангуяа бугын эд эрхтэн тийм ээ бугын эд эрхтэн ивэр цусан ивэр ясан ивэр тэгээд эд эрхтнүүд ихлээр чи нөгөө жив засаа гэх мэт тухайлбал бас хүдрийн заар тэрийг ардын имлэлт одоо хэрэгэлдэг гэдгээр бол
одоо урд хүчтэй холбоотой асуудлаар ан амьтныг нэлээд их хэмжээгээр агнаж тоотлогоог нөсөхгүй хэмжээнд бүртэл агнасан тийм үйлдвэрүүд гарсан. За дөрөв нь за мөн 2009 онд бас бугыг 126 бууг агнасан тийм ээ. Тэрний эд иргэдэн Монгол улсын хилээр гаргах томоохон зөрчил илэрсэн. За 11 онд бас тийм томоохон зөрчил мөн сая 12 онд бол бидний цагдаа ерөнхий газартай хамтарсан гэсэн шалгалтаар бол 179 бууг согоо агнасан томоохон гэргүүд гарч байгаа. Энэ бол ямар ч байсан монголчууд бол энийг эд иргэднийг ямар нэгэн эмийн журмаар хэрэгэлдэг тийм нотлогдоог байгаа. Ардын эмнэлэгт хэрэгэлдэг. Гол нь бол бас л тэрийг нөгөө ашиг олох зорилго худлаа 8-ны үүднээс бас л хил гаргахыг завдсан томоохон үйлдвэр. Эдгээр үйлдвэр зөв бүсээр агналдаг бол таргуутай буугтай холбоотой энэ хууль ус агналтууд бол ан амьтны тоотлогод бас сөргөөр нөлөөлөх тийм нөхцлүүдийг бүрдүүлсэн байгаа. Эзэд нь бас илэрдэг. За тэгээд бас эзэд нь бас ягаад гэвэл энэ бол хууль бус агнуур. Монгол уран бол ан амьтныг агнахын тулд тухайн жилд байгаль орчин аялал жуулчлалын ямаас тухайн жилд хичнээн зүйлийн амьтныг агнах уу тийм ээ тусгай зориулт дээр агнуур ахуйн зориулт үйлдвэрлэлийн зориулт дээр гэдгийг заагаад өгсөн байд. Гэхдээ бид нарын дурдж байгаа асуудал дандаа хууль бус агнуур. Тэр дундаа худалдаалт ашиг олох зорилгоор одоо ан амьтны тоотлогод нэлээх нөөцөд нөлөөлж байна гэсэн дүгнэлтэрч байгаа. За баярлалаа. Тэгэхээр эндээс бас нэг юм асуулт гараад байна л да. Яагаад хууль дамжирангуй сая хэллээ шүү дээ. Ерөнхийдөө бол бид нарт бол хууль акт янз бүрийн журмууд бол багтаагүй гэд. Тэгэхээр гол нь хуулийн хэрэгжилтийг хангалтгүй байгаагаас болоод энэ үү аль эсвэл тэр олон хууль журманд одоо давхцсан байдал одоо уялдаа холбоо байхгүй байх уу? Аль эсвэл бүр одоо гол санаа одоо хариуцлагын асуудал гэдэг ч юм уу, урамшууллын асуудал гэдэг ч юм уу тэр байдлыг нь дутуу одоо хуулиндаа тусгагдаж орхитуулсан байгаад байна уу? Энэ дээр одоо манай эрдэмтэд бас өөрсдийнхээ санал хүсэлтийг нэмэрлэх болов уу гэж бодож байна. За өөрийгөө танилцуулаад явуулчаарай. Гомбатар Монгол Улсын их сургуулийн биологи технологийн сургуулийн амтны судлалын тэнхим багш юм байна. Ер нь өмнө хүмүүс дурдлаа. Хууль бол тогтоолууд байж байгаа. Зөвхөн хөрсөн дээрээ буух нь юу юм гэж. Тэгэхээр миний ойлгож байгаагаар олон хүчин зүйл байгаа баг. Тэрэн дотроос гол би ер нь малчин шуугны чиглэлээр ажилладаг хүн л дээ. Шуу хамгааллын чиглэлээр ямар ажлууд хийж гэнэ гэж. Тэгэхээр магадгүй хяналтын тогтолцоо нь өөрөө бүтцэн юм уу эсвэл хяналтын тогтолцоо нь тэр хөрсөндөө бууж өгдөгтэй холбоотой юм уу гэж ойлгодог. Яагаад тэгэхээр тухайлх юм бол 2007-оос 2009 2012 оны хооронд бид өндөр хүчтэлийн дагуух судалгаа хийлээ малчин шуудын. Ингээд судалгаа хийхэд үндсэндээ 41 зүйлд хамаарагдах 2012 онд бол 800 гаруй шүү 945 шүү өгсөн байгаа. Тэрэн дотроос 17 зүйл нь дамжирангуйд дурдсан дээр олон улсын конвенцэд орсон шууд. Тэгэхээр бодит байдлаас харъя. Яагаад үхээд байна вэ гэж. Энэ ч уг нь зогсоох хэрэгтэй үстэй хуулийн дээрээ зогсоох хэрэгтэй гэж. Тэгэхээр миний ойлгож байгаагаар энэ хяндаг байгууллага нь хяндаггүй. Дараад нь хянсан тэр дүгнэлтийг зохих байгууллагууд нь хүргэж чаддгүй. Ийм учраас их олон тоотоогоор өгөхөд ингэж бид ойлгож байгаа. За ийм ч учраас бид байгаль орчин ногоон хөгжлийн санхүүжилтийг бол байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас гаргасан. Тэгээ яамтай хамтраад бусад байгууллагатай ялангуяа түлш эрчим хүчний яамтай хамтраад бид бодит нөхцөл нь ямар байгаа юм? Одоо ямар болчиход байгаа юм? Одоо бид цааш юу хийх ёстой юм бэ гэдэг талаар удахгүй 2 сард ажлын гол зохион байгуулж энийг гарцыг хаах гэж байгаа. Тэгэхээр миний ойлгож байгаагаар нэг хүн нэг буу буутахаар асар өндөр хэмжээний торгуул төлдөг. Яг тэгэхээр тэр бууцсан учраас тэр тийм ч хариуцлага хүлээх ёстой. Гэтэл өнөөдөр бидний тооцоогоор 2.4 тэрбум төгрөгийн үнэтэй экологи эдийн засгийн үнэлгээгээр малчин шууд өндөр хүчтэд одоогоор өгөхөд байна. Гэтэл энэ 2.4 тэрбум төгрөгийг хэн төлөх вэ? Энэ бас тодорхойгүй. Өөрөөр хэлбэл нэг тарваг бууцсан хүн бол тарвагныхаа үнийг экологи эдийн засгийн үнэлгээг нь 3 нугал төлөх ёстой. Тэгвэл 2.4 тэрбум төгрөгийг ийм үнэтэй амьтдыг алчаад байна шүү дээ. Энийг цахилгааны компаниуд төлөх үү? Улсын мэргэжлийн хяналтын газар төлөх үү? Байгаль орчны яам төлөх үү? Бүтцийг нь буруу гаргасан
тэр улсын үйлдвэрийн газруу төлөх үү гэдэг нь одоо хүртэл асуултын тэмдгийн дор явж байгаа. За баярлалаа. Эргээд бас ярих боломж олдох. Тэгэхээр тэр асуултын тэмдгийг одоо яах вэ? Дорж готугаа ер нь өнгөрсөн хавар бид нар бас ерөнхийдөө энэ амьдралын өнөөдөр бас зохицуулахдаггүй байгаа. Амьдралын хөрсөн дээр буухгүй байгаа зарим зүйлүүдийг бас шинжилж, зарим шинэ хуулиудыг бас баталсан байгаа. Тэгэхээр амтны тухай хууль гэж бас батлагдсан. Ер нь энэ хуулийн гол концепц нь юу вэ? Ер нь өнөөдрийн амьдралд хэр зэрэг ойрхон хууль болсон бэ энэ талаар? Тийм ээ. Тэгэхээр сая Гомбаатар багш бас ярьж байна тийм ээ. Ийм зөрчлүүд байна гэж. Тэгэхээр энэ улсын их хурлаас бол энэ амтны тухай хууль тогтоомжийг боловсронгуйлах чиглэлээр сүүлийн жилүүдэд нэлээд чармаалттай тавьж ажилласан л да. Тухайлбал 2010 онд ан агнуурын тухай хуулинд бол нэлээд том шинжилсэн найруулгыг хийсэн байгаа. Мөн 2012 онд бол ан агнуурын хууль, амтны аймгийн тухай хуулийн хийдэл давхардал зөрчилдийг арилгаж мөн амтны тухай хууль болгож одоо шинжилсэн одоо бодлогын нэлээд одоо шинжилгээг авчирсан гэж ингэж үзэж байгаа. Энд оролцож байгаа оролцогчид маань ч гэсэн одоо энэ амтны аймгийн тухай хууль бол бас нэлээд боловсронгуй болсон байна гэж үзэж байгаа юм шиг байна. Энэ ер нь тэгээд амтны тухай хуулийн дээр бол хэд хэдэн одоо шинжилүүд хийгдсэн байгаа. Тухайлах юм бол энэ агнуурын амтныг одоо нэг гарал үүслийн тодорхойлтгүй гээр ингээд худалдаж авсан юм уу? Эсвэл одоо худалдах юм уу? Ийм тохиолдолд бол тухайн зүйл амтныг агнаж барьсантай адилхан үзэж одоо нөхөн төлбөр ногдуулахар болж байгаа шүү дээ. Тухайлбал одоо бидний ихээхэн сайн мэддэг тарвагч нь 170 мянган төгрөгийн эколог эдийн засгийн үнэтэй байгаа. Энэ амтны өөрийнх нь үн шүү дээ. Тэгтэл энэ үнийг бол одоо нөхөн төлбөр төлөхөд түрүүн Гомбаатар багш хэллээ хэд нуглахдах нь. Тэгэхээр ийм хохирлыг бол одоо экологид очруулчихсан байна гэсэн үг л дээ. Түүнээс гадна бол одоо ан амтныг шүн одоо гэрэлтүүлж ахнах. Мөн одоо хавх тавих. Ийм үйлдэлийг нь бол одоо хоригдсан байх жишээтэй. Ер нь тэгээд амтны тухай хууль бол байгаль орчинтойгоо органик холбоотой. Өөрөөр хэлэх юм бол Монгол орны байгалийн өс өвчлүүрийн өвөрмөц онцлогтой эрх зүйн шижмээрээ холбоотой гэсэн үг. Энэ нэгдүгээр нэг жишээн дээр хэлэхэд одоо амтныг ашиглах асуудлууд байна шүү дээ. Одоо амтаа агнах асуудлууд. Энэ үнийг бол одоо мэрэгжлийн байгууллагын хийдэг одоо энэ агнуур зохион байгуулалтын ийм судалгааны ажил байдیں۔ Энэ ажил дээр үндэслэлсэн ан агнуурын менежментийн төлөвлөгөөний үндсэн дээр тэр ан агнах бүс нутгийг нь одоо тухайн сумын одоо иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хил хязгаарыг нь тогтоож өгөөл тэн дээр нь бол одоо агнуулт хийхээр ингэж журмалж өгсөн байгаа. Мөн одоо шинэ эрх зүйн орчноор бол одоо анчны ийм эрх үхий хүн одоо энэ ан агнуурын үйл ажиллагаа явуулахар болж байгаа шүү дээ. Яг одоо бол манай яамн дээр энэ байгаль орчны багц хууль шинжлэгдэж батлагдсантай холбогдож 90 гаруй одоо ийм эрх зүйн айхтуудаа боловсрогдоод ингээд явж байна л да. Тэгэхээр энэ эрх зүйн айхтсан дотор бол одоо энд ярьж байгаа улсуудын энэ хүндрэлтэй, бэрхшээлтэй байгаа энэ асуудлуудыг бол одоо тодорхой хэмжээгээр эрх зүйн зохицуулалтанд орох ийм бүрэн боломж бий. Энд харин манай энэ ангийн талаар санаа зовдөг энэ улсууд бол одоо манай байгаль орчин ногоон хөгжлийн яамны вебсайт руу ороод энэ журам эрх зүйн айхтын төсөлтэй бол танилцаад үнэтэй сайхан зөнлөө саналаа өгөх одоо шаардлагатай байна. Энд бас нэг юмыг онцолт хэлэхэд манай энэ амтны тухай хууль, ер нь байгаль орчны тухай хуулийн шинэ орчныг одоо хэрэгжүүлэхэд орон нутгийн зүгээс яг энэ байгаль дээрээ байгаа, сум дээрээ байгаа, багадаараа байгаа иргэдийн зүгээс одоо маш их одоо санаачлагтай ажилд энэ үнийг одоо хэрэгжүүлэх одоо энэ механизмыг нь одоо сайн бүрдүүлж өгөх шаардлага бол байгаа. Энд чинь одоо ерөөсөө тэнд амьдарч байгаа энэ ард иргэдээс л хамаарч байгаа шүү дээ. Тэр үнээс бол одоо бас энд чинь хүн болгон гэдэг бас нэг оролцоод байх боломж нь хязгаарлалт. За уучлаарай баярлалаа. Яг шинэ хуулийн талаар бас эргээд бид нар бас ярилцах боломж олдох байх гэж бодож байна. Тэгэхээр үзэгчтэй бас дахин сануулъя. Нэвтрүүлгийн доогуур гарч байгаа цахим хаягуудад та бүхэн шууд нэвтрүүлгийн үеэр шууд холбогдох ийм боломж байгаа гэдгийг дахин хэлээ. Ингээд мөнхцөс сэтгүүлчаагийн нэвтрүүлгээ бид нарыг ярьж байгаа энэ үеэр бас зарим нэг үзэгчид чамтай холбогдож байгаа байх гэж бодож байна. За тэгэхээр даваа гарагаас эхлэн бид бас нин ховор амтны талаар та бүхэн хэр мэдээлэл твэ гэсэн санал асуулгыг үзэгчдийн дунд явуулсан байгаа. Тэгэхээр Facebook хуудасаа харуулъя.
Тэрийн санал асуулгыг одоо 200 гаруй мянган хүн харсан. За сайн мэднэ гэсэн дээр бол 1083 хүн хариулт өгсөн бол за дунд зэрэг мэднэ гэдэгтэр 3193 хүн. За мэдэхгүй гэдэгтэр 1386 хүн одоо хариулт өгсөн байна. За мөн одоо амьтны тухай хууль гэдэг сая ярьсан тэр хуулинд одоо орсноор Монгол орны нийгэн ховор амьтанд 31 төрлийн амьтан багтдаг. Ямар амьтан байдгийг мэдхүү гэж эндээс бас асуусан байгаа. За олон нийтийн хувьд бол дунд зэрэг мэднэ гэдэгтэр 1617, мэдэхгүй гэдэгтэр 882, за сайн мэднэ гэдэгтэр 613 хүн одоо хариулт өгчээ. Гэхдээ иргэдийн хувьд бас хариулахдаа бол 31 амьтан одоо ямар амьтан байдаг тэр яг бүгдэн дээр нь бүтэн хариулсан хүн бол байхгүй байгаа. За энэ дандаа хагас дутуу бичсэн юм байдалтай байгаа. За энд Т10 гээд хүний сэтгэлийг гаргацсан байна. За шууд уншаа. За ер нь жилээс жил байгаль дэлхийн онгон байдлаа алддаг. Ер нь амьтны талаар дөрвтэй судалгаа гаргавал жил болгон гэдгүүмаа гэтэл ядаж одоо 3 жилд нэг удаа ийм амьтан ховордож байна гэд шалтгаан хитийн төлөвийг нь дэлгэрүүлэн тавьбал тэгээд болох байхаа. Тэгээд мэдээлэл хангалттай аавн шүү дээ гэсэн байгаа. За ер нь бас хүмүүсийн бичсэн одоо сэтгэлдлүүдийг хараад байхдаа нийн ховор болон ховор амьтныг бол хүмүүс мэдэхгүй шүү дээ. Яг бүгдийг нь мэддэггүй, мэдээлэл тун бага байдаг гэсэн юм сэтгэлдлэг өгсөн байна. За баярлалаа мөнгө сэтгүүлч. Тэгэхээр ерөнхийдөө болов яг нэвтрүүлгийг би бас сая нэг санал асуулгын дүнгээс бас холбож ийшээ орё гэж бодож байна л да. Яг дунд зэрэг мэднэ гэсэн 3000 гаруй хүмүүс хэлсэн байна гэж шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэг ч гэсэн бас нэвтрүүлгийнхаа ихэнд та бүхэнд энэ тухай мэдээлэл өгсөн бас тийм учиртай юм а. Тэгэхээр ерөнхийдөө шинэ хуулийн талаар бол ерөнхийдөө бас янз бүрийн ажлууд бас хийгдэж байгаа байгаль орчны ногоон хөгжлийн яамны санаачлал. Тэгэхээр Дамжин сургууль та бол саяхан яваад ирсэн. Ер нь орон нутгуудаар бас сургалтуудыг нэлээд зохион байгуулж байгаа. Ер нь хүмүүс хэр зэрэг хүлээж авч байна? Ер нь ямар саналыг илүү хэлж байна? Микрофон юу яах вэ? Хуулийг хэрэгжүүлэх нэг одоо тал нь бол хүмүүсийн оролцоо, иргэдийн оролцоо. Тий. Хууль гаргацдаг, иргэдэд хүрдэг. Улаанбаатар хотынхан одоо төв суурин газрынхан мэддэг, уншдаг, нэг нь уншдаг, онлайн системээр авчдаг. А хөдөө яг одоо тэр амьтын байршилд нутагшиж байгаа одоо малчин, сумын төвийнхэн, аймгийн төвийнхэн эдүүл мэдгүй. За ийм хууль гарсан юм лээ шинжлэгдсэн гэлээ. Тэгэхээр сая одоо байгаль орчин ногоон хөгжлийн яамнаас энэ багц хууль гарангууд Монголын байгаль орчны иргэний зөвлөлтөд хамтраад ерөөсөө нөгөө төрийн зарим чиглэлгийн төрийн бус байгууллагууд гүйцэтгэх ажлын хүрээнд байгаль орчны 10 багц хуулиа сурагч багш нар бэлдэж аваад бүх аймагуудад одоо сургалт хийсэн. Бүх сумдуудаас нэг сурагч багш бэлтгэхэд бас аваад. Тэгээд ярилцж байхад бол ер нь одоо сая яг ярьж байгаа ш. Хичнээн одоо нэгэн ховор амьтан гэж юм юуг нь хэлдэг, хэд байдаг юм, ховор нь хэд юм. Ерөөсөө тэр сурагч багш нар ч мэдэхгүй. Тэгтэрвэл бидний одоо энэ чиглэлийн сурталчилгаа их хэрэгтэй. Одоо энэ хуулиудыг гаргачихлаа, бэлэн болчлаа. Одоо иргэдэд энийгээ таниулж сурталчлах. Одоо нөгөө авралын чамдаан гэж аялуулдаг Америкт зэрлэг амьтны чамдаан аялуулдаг. Тэгээд одоо сургуулиур цэцэрлэгүүдээр явдаг. За энэ үнэг гэдэг амьтан чинь ийм тустай юм шүү. Ийм одоо эерэг сөрөг нөхцөлтэй ийм байдаг юм энэ төр гэдгийг бүгд сайхан тайлбарлсан. За аган жалчхал ийм одоо хариуцлага хүлээдэг энэ төр гэдгийг ингэж иргэдэд ойлгуулах, сурталчлах ийм ажил бол их дутмаг байдаг юм байна. Тэрнээс болоод одоо сүүлийн энэ 3 жилд одоо эрүүгийн хэрэгээр шийтгэгдсэн, иргэний журмаарч бас шийтгэгдсэн энэ чиглэлийн одоо энэ амьтны зөрчлүүдийг судалж үзэхдвэл яг одоо шүүх хийн шатнд бол очиад бол тэд нэр үгүй би ийм амьтныг энийг одоо алж болохгүй гэж мэдээгүй гэж хамгийн ихний хариулт нь энэ. Тий. Тэгтэрвэл яг өөрийгөө хаацаалах гэлээ гэсэн ч гэсэн тэрвэл бас үнний л ортой л байгаа. Тэгэхээр бид нар боловсруулж гаргасан хуулийнхаа араас нь иргэдэд ойлгуулж толгойд нь хийчих асуудлыг одоо явах хэрэгтэй гэж ийм баярлалаа. Өөр энэ хуулиудыг бас энд оролцсон эрдэмтэд бас ерөнхийдөө танилцсан баг. Ер нь давуу талууд нь юу байсан бэ? Өмнөх хуулиудтай харьцуулахад ямар давуу тал байсан бэ? Санал хэлэх эрдэмтэн байна уу? За хуулиуд нэг санал хэлчихлээ. За хуулиудын хүрээнд давуу тал энэ гэдэг дээр дүгнэлт хийх одоо миний хувьд бол илүү юу гэдэг юм бэ? Хийхээс илүүтэйгээр завсар нь үлдчих гэсэн зохицуулалтгүй байгаа нэг юу тавих гэдэг асуудал. Энэ юу вэ гэхээр хүн бүхэн их анзаардаггүй. Тэрний одоо бид нар сайн мэддэг муу нэртэй үлийн цагаан огтно гэдэг ч юм уу. За маш их хор цацдаг, химийн хор цацдаг. Гэтэл эрхэлдэг чиглэлийн засгийн газрын байгууллага нь хүн сэдв аж ахуйн. Гэтэл тэр үлийн цагаан огтны устгах гэж өөрснөө ярьдаг юм аа. Устгахын төлөө тэмцэж байгаа тэр хор нь бусад амьтанд хөнөөлт. Өнөөдөр бол яг шинжлэх ухаанд тухайн хөнөөлт амьтныг л зөвхөн устгах тийм хор хийж чадаагүй байна л да. Эний цааш нь яаж байгаль орчны яамны зүгээс энэ талаар засгийн газрын хүрээнд ямар бодлого явуулах юм. Энийг ингээд хараад суугаад байх юм уу? Нөгөөх асуудал нь
хөнөөлт шавж байж байна. Ойн хөнөөлт шавж. За тэгэхээр байгаль орчны яам захиалж хийлэгдэг. Гэтэл тэрэн цааталтаа өөр олон зүйлийг устгаад байдаг. Тэр хорн ашиглаж байгаа хорн өнөөдөр аргын тухай ярьж байгаа шүү дээ. Жохон товчлороо цаг жохон. Тэгээд энийг ямар арга хэмжээ авах вэ гэж. За дорж отог нөө хоёрын хариулах уу? За бас сайхан багш их чухал үнэхээр эмзэг асуудлыг хөндлөлтөө. Тэгэхээр байгаль орчин ногоон хөгжлийн яам маань ерөнхий чиг үүргийн яам болчихсон шүү дээ. Тийм учраас одоо сангийн яамны нэгэн адил ийм одоо их хэмжээгээр ямар нэг шийдвэрт одоо нөлөөлнө. Тийм учраас одоо манай дээр ч гэсэн ажлын хэсэг салбарын яамд дээр гарч ажиллахаар ингээд ажиллаж байгаа л да. Энд бол одоо энэ хортой хөнөөлтөй энэ химийн бац био бэлтгэлүүдийн энэ бүтэц найрлаганд одоо дүн шинжилгээ хийж энэ үнийг одоо хязгаарлах ийм одоо хэрвээ энэ эрх зүйчсэн тийм баримт бичгүүд байх юм бол энэ үнийг одоо цуцлах ийм ажлууд бол одоо эхэлчихсэн явж байгаа. Тэгэхээр энэ хүрээнд бол бас энэ хүндрэлтэй энэ асуудлууд бол шийдэгдэнэ. Ер нь байгаль дээр илүү гэсэн амтан гэж байхгүй шүү дээ. Бүгд л тодорхой хэмжээгээр экосистемийн тодорхой бүтээгдэхүүн үйлчилгээг бол одоо хүн ардын тусын тулд бол одоо үзүүлж идэг. Тухайлбал үдийн цагаан огт нь бол яаж юм? Тэр бэлчээрийн одоо сэрүүлж тий одоо бордох нэг талаас нөгөө талаас анжсны тийм үүргийг одоо гүйцэтгэж байгаа шүү дээ. Харамсалтай түрүүн манай онон ч гэсэн хэллээ. Энэ бэлчээрийн ашиглалт бол одоо орон нутагт бол бас зохисгүй болчихсон. Малын тоо толгой бол өсчихсөн. Тэгэхээр энэ дээр ч гэсэн одоо бодлогын хувьд бол манай яамнаас бас үйлдвэр хөдөө аж ахуй яамтай энэ малын үйлдвэр ухсааг одоо чанартай байлгах, тоо толгойг бас зохистой хэмжээнд байлгах талаас одоо бодлогын бас шийдвэрүүдийг хамтарч одоо боловсруулж хэрэгжүүлэхээр ингээд ажиллаж байгаа гэдгийг бас энэ дэлхийн зөв. За баярлалаа. Бадам хандагчаас асуу. Ер нь шин хуулийн талаар л бэр гэж асуух гэдэг нь л жоохон дэлгэрэнгүй. Ерөнхийдөө тэр хариуцлага урамшууллыг гээд бас ерөнхийдөө хуулийг харж байхад бол бас ерөнхийдөө ерөөсө зохицуулж байх ёстой зүйлүүд бас нэлээд тусгагдсан харагдаад байсан. Энэ дээр та бүхэн ер нь ямар бас төгөлд өгч байгаа вэ? Ер нь бол амтны аймгийн тухай хууль шинжилгээ батлагдсан одоогийн нөхцөл байдалд бас нэлээд зохицсон хууль болчихсон байгаа. За түрүүнд орчдоо бас ярьсан тэн дээр нэмээд гэлж чад бол ер нь аг нуурын эдлбэр нутаг гэж тухайн нутгийн хүмүүст бол тэр газар нутгийн өөрснөөр нь хамгаалуулах, ангөрөөг нь хамгаалуулах. Нөгөө аг нуурын менежментийн төлөвлөгөөний хүрээнд аг нуурын бүс нутгийг бий болгосны үндсэн дээр иргэд үйлдвэрлэлийн зорилттой тусгай зорилтын ангаагийг тийм боломж нөхцөл бүрдсэн. Нөгөө талаар бол ан амьтны нутагшиж байрсан шилжилт гөрөлгөө нөлөөлгөж болохуус томоохон бүтээн байгуулдаг бол түрүүнд дурдчихсан өндөр хүчлийн шугам, төмөр зам гих мэтийн улсын чанартай одоо тийм зам харгуу барихад бол тухайн нутагт амьдарч байгаа ан амьтанд нөлөөлөх үүс чиглэлээ байгаль орчны нөлөөлөх байдлыг үнэлгээ ёстой. Энэ асуудал бас чухлаар тусагдсан байгаа. Тийм учраас тэр эрчим хүчийн тэр өндөр хүчлийн стандарттай холбоотой асуудал шийдэгдэнэ. Нөгөө талаар бол энэ дээр яг хуулийн нөгөө хүмүүст хүлээлгэх хариуцлагын асуудал нэлээд өндөрчсөн байгаа. Нөгөө талаар энд бол дөрөв дорж дуу ярьж ирсэн ан амьтантай холбоотой тухайлбал амтны аймгийн тухай хуулийн дээр өмнө байдаггүй байсан. Зохиол нэг зүйл амтныг агнаад хууль бусаар агнаад тэрний гаралтай түүхийн үед арьс үс юу гэдэг худалдсан, хадгалсан, цуглуулсан иргэн юм аж ахуй нэгж бол хуулийн гүрээ тэр зүйл амтныг тухайн зүйлийг амьтныг агнсан барьсантай адилхан үзэж одоо эрүүгийн хариуцлага хүлээлгэх юм уу захиргааны хариуцлага хүлээлгэх тийм нөхцөл бүрдчихсэн. Нөгөө талаар энэ дээр бол урамшууллын асуудал. Одоо бол хууль бусаар ан амьтаа агнах барих иргэдийн мэдээлэл маш чухал байгаа. Иргэдийн мэдээлэл нь үнэн бодтой болвол тэр одоо хууль бусаар агнсан амьтны нөхөн төлбөр тавьсан торгуул гэх мэтийн зүйлээр тэр хүнд бол мэдээлэгчийг урамшуулах гэсэн систем бас нэлээд чухалчлан зааж өгсөн. Шинэ хуульд бол иргэд мэдээлэл хинт хандаж өгөх үү? Иргэд нь бол одоо холбогдох байгууллагууд хандаж болно. Одоо мэргэжлийн гэрэл гэм үү тэр асуудлыг хариуцж байгаа байгууллагад мэдээллийг хандаж өгсөн тохиолдолд тэр нь үнэн бодтой болвол мэдээлэгчийг урамшуулах тийм систем бас нэлээд чухалчилж өгсөн байгаа. Хууль бус агнаар худалдаалтай холбоотой нэлээд чухал заалт орцсон байгаа. Өөрөөр хэлбэл хуулийн хэрэгжилтийг хангуулахын тулд иргэдийн оролцоог нутгийн иргэдэд түшгэлсэн менежментийн асуудлыг бас урд өмнөхөөс илүү оруулж өгсөн гэсэн санаа хэлж байгаа шиг байна. Энэ одон бас энэ шинэ хуулийн дээр бас нэмж хэлэх зүйл байна мэргэжлийн хүн байна. Тэгэхээр шинэ хууль маань яг хэд хэдэн боломжийг бидэнд өгсөн. Нэгдүгээрт
өнөөдөр аг нуурын менежментийн төлөвлөгөөн дээр үндэслэж ашиглалт явуулна. Ашиглалт маань өнөөдөр хэлбэл ахуйн зориулалтаар үйлдвэрлэлийн болон тусгай зөвшөөрлөөр ан амьтыг агнах барьж байгаа. За үйлдвэрлэлийн болон ахуйн зориулалтаар тухайн жилд агнах барих амьтны тоо хэмжээг төрийн захиргааны төв байгууллага аг нуур зохион байгуулалтын тайлан ан аг нуурын менежментийн төлөвлөгөөн дээр тулгуурлаж өгч байгаа. Ан аг нуурын менежмент урд өмнө нь өмнөх одоо жишээ практик хэлэхэд жил болгон аймгийн одоо цэцэргийн хамгийн газраас байгуулагчны одоо төсөмөл нь одоо жилд бид нар одоо 50 цагаан зэр 5 гахаа ингэнэ гэл нэг захиалга өгдөг. Тэр бол өөрөө нөөц менежментийн төлөвлөгөө буюу тэр амьтныг яаж хамгаалах гэдэг, яаж ашиглах гэдэг гэсэн юм дээр тулгуурлаагүй хэрэгцээн дээр тулгуурж өгдөг байсан. Энэ хэрэгцээн дээр тулгуурж ирсэн саналыг төрийн захиргааны төв байгууллага дээр удирдах тухайн жилийнхаа агнах барих амьтнаа тоо гаргадаг байсан. За энийг бол эрс шинжилсэн. За ан амьтны талын менежментээр гарч байгаа хамгийн том шинжилгээ бол энэ шинжилгээ гэж би бол үзэж байна. За энэ дээр яаж шинжилсэн гэхээр урд өмнө нь хэн хамгаалах гээд байгаа юм бэ гэдэг хүнд л одоо ашиглалтын эрхийг давуу эрхээ нөхөх гээд урд өмнө нь бол хэн хамгаалах гээд байгаа нь ч бүүмэд ашиглах ёстой юм шиг л ашиглалтын тоог өгөөд идэг гэсэн. За одоо бол энэ хуулийн дээр аг нуур зохион байгуулалтаа хийгээд тэр нь маань хоёр төвшөнд байгаа. Аймгийн төвшөнд нэг байгаа. Дараа нь агнахж байгаа газар буюу аг нуурын бүс нутагта хэн тэр аг нуурын бүс нутгийн менежментийг хариуцаад байгаа. Тэр иргэн юм уу, хуулийн этгээд нөхөрлөл юм уу те? Тэр хүн өөрийн хөрөнгөөр эсвэл бусад олон улсын байгууллага дээр одоо дэмжлэг аваад наривчсан аг нуур зохион байгуулалт хийн. За энэ бол судалгаа буюу нөөц рүүгээ хандж байгаа. Энэ дээрээ тулгуурлаад хэн өнөөдөр тэр амьтныг хамгаалах гээд байгаа юм бэ? Яаж хамгаалах гээд байгаа? Дараа нь хамгаалаад тоотлого нь өсөж ирэхээр хэн ашиглах юм? Ашиг буюу эдийн засгийн ашиг нь хаана хэн дээр тусах гэдэг дэр энэ төлөвлөлдөг бичиг баримт бол аг нуурын менежментийн төлөвлөгөө. Тэгэхээр энэ аг нуурын менежментийн төлөвлөгөөн дээр тулгуурлаж тухайн жилд ахуйн үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийн аг нуурын амьтны дээд хэмжээ тоо хязгаарыг бол засгийн газрын тусгай зөвшөөрлөхийг тогтооно. Яам байгуулагч ногоо хөгжлийн яам нь одоо тухайн ахуйн бол үйлдвэрлэлийн зорилгоо тогтооно. Өмнө нь бол одоо ямар ч тэмхийн ашиглаж хамгаалаад мэддэгдэхгүй их замбраагүй те гэсэн. Байгуулагч ногоо хөгжлийн яамны бас нэг шинэ бодлого юу гэхээр өнөөдөр ашиглахын төлөө амьтныг агнах барих биш юм аа. Хийн хамгаалж чадаж байна. Хинд тэнд одоо цагаа зарцуулж, хин хөрөнгө мөнгөө зарцуулж, хамгаалах шаардлага гараад хүмүүсийн үдээс санал нэгдэгдээд хамгаалж чадаж байна. Дараа нь ашиглалтын асуудлыг ярина. Тэгээд хамгаалж байгаа тэр хүнд нь ашиглалтын давуу эрхийг өгнө. Ийм одоо бодлогыг бол баримталж байгаа. За баярлалаа. Тэгэхээр дорж готоо уруу дахиад би хандах гээд сая танахаас бас эдлэг шонхрын талаар, мазаалагийн талаар бас нэлээд арга хэмжээнүүдийг бас ихний хэмжээнд бас бодит ажил болгож эхэлж ах шиг байна л да. Яг энэ тал дээр бас үзэгчдэд мэдээлэл өгөхөд. За тэгэхээр саяхан засгийн газрын хуралдаанаар бол эдлэг шонхор шууг одоо 5 хүртэл жилийн хугацаагаар гадаадад гаргадаг байсан шүү дээ. Энэ үнийг бол одоо зогсоосон байгаа. Мазаалаа байгууллагатай холбогдсон бас нэлээдгүй арга хэмжээнүүдийг авахар төлөвлөж байна. Наа зах нь одоо байгаль хамгаалах санд энэ жил бол нэг 200 сая төгрөг тусгасан байгаа бах тий. Энэ мэтлэнгээр одоо тодорхой бодит ажил болохоор ийм ажлууд хийгдэж байна. Эдлэг шонхор шувууг арилжааны чиглэлээр гадаад судалгаалахыг 5 жилээр хоригдсонд одоо хүмүүс хоёр янзын хандлагатай байгаа. Зарим хүмүүс нь бол те за мэдээж заавал тэрийг барьж ашиглаж ашиг олж заавал те худалдаалж ашиг олж яхаа энийг ер нь хизээч баг хязгааргүйгээр хориглоё гэсэн юм нэг байр суурь та. Зарим нь болохоор энэ амьтанд маань ямар эдлэг шонхорыг ашиглаж байгаа нь бол арабын улсууд л та. Энэ арабын улсуудын хэрэгцээг бид хааж чадахгүй тийм үү? Мэдээж хийж чадахгүй. Тэгэхээр хэрэгцээ тэнд байгаа юм чи ямар нэгэн байдлаар авна. Хориглолцохоор хууль бус арга хэмжээнд нэмэгдэх ийм хоёр зам байгаа. Энийг тэнцвүүлэх нь одоо тухайн бодлого боловсруулагч нарын те менежментийг хариуцж байгаа хүмүүсүүдийн үүрэг одоо яста баг авиас чадварт гэж хэлж байгаа байдлаар тийм. Тэгэхээр чи мэдээж хууль бус одоо энэ худалдаа хууль бусаар гарах юм дээр бид хяналт шалгалтыг сайжруулж хууль хяналтын байгууллага хамтарч ажиллах хэрэгтэй байгаа. Яагаад эдлэг шонхорыг хамгийн гол нь одоо гадаад худалдаар хориглосон юм бэ гэхээр ер нь эдлэг шонхор маань өөрөө дэлхийд 30 гаруй улс оронд байна. Нүүдэлдэг юм зүйл амтэн тий. Өөрөө бол дэлхийн популяц 90-ад оныхоос бол 30-60% буурсан. Монгол орны өөрөө эдлэг шонхорын популяц 90-ад оны дундаа одоо 2006 оны дээр 6800-аас эдлэг шонхор байгаа. Гэхдээ харьцуулах юм бол бас 59 буюу 60%-аар буурсан байна гэсэн мэдээлэл байна. Казахстан улсад эдлэг шонхор 90% буурсан байна. Бид яах вэ? 90%, 70-80% бүр буурсан хойно нь одоо арга хэмжээ авах уу? Тэрнээс өмнө урьдчилсан ширгэл арга хэмжээ авах уу? Тэгвэл арга хэмжээгээ авахдаа бид бас шууд хориглоод 5 жилээр хориглосон энэ шийдвэр маань хугацааны хувьд нэлээд урт байгаа.
За энэ заавал энэ 5 жил биш магадгүй 2 3 жилийн тэр хамгааллын үйл ажиллагааг сайжруулад магадгүй манай дээр одоо энэ эдлэг шохор хиймэл үрнэ төсөл хэрэгжиж байгаа. Энэ төслийн мань үр дүн үнэхээр бидэд харагдаж эхлээд тий тэр үр дүнгээ одоо Монгол улс маань өөрсдөө ингэ доктортой аваа явж чадчих эхэлж байгаа бол худалдаалтыг бид нар нээлттэй тавихад бол болно. За баярлалаа. Яг энэ тал дээр бас манай оролцож байгаа эдэмтдээ санал хүсэлт хэлэх хүн байна уу? Над нэг ийм санал байна. Өөрөөр танилцуулаад яваарай та. Агнуур судлалын арган судлалын төвийн мэрэгжилт Намшир гэдэг хүн байна. Энэ дээр одоо байгалыг хамгаалах чиглэлээр орон нутгуудад нөхөрл байгуулж одоо гадар нутгийг өгч байгаа. Энэ бол ялангуяа энэ ойн чиглэлээр яг энийн дотор нь бас оролцуулаад зэрлэг амьтдыг тоо толгойг тодорхойлоод тэр хүмүүст нь хүлээлгэж өгөх юм талаар одоо байгаль орчны ямар тодорхой зорилго байна уу? Нэгдүгээрт нь. Хоёрдугаарт нь миний бодлоор бол ерөөсөө нэгэнт ойг нь өгс юм чинь доторх амьтныг нь цуг хүлээлгээд өгчхүүл яасан юм бэ гэсэн юм санал байгаамаа. Эзэнтэй болгох гэсэн саналыг хэлж байгаа шүү. Нутгийн иргэдэд төвчөөс агнуурын менежментийн асуудлаар санал тавьж л да. Мэдээж ер нь цаашдаа амьтны тодорхойгоо үсхий гэж байвал бид нар хин дээр тулгуурлах юм. Тэр ан амьтныг одоо тэр хамгаалах гэж эсвэл тэр ан амьтныг зэрэгцэн оршдог тэр иргэдийн санал санаачлагал хамгийн чухал тэдний оролцоо. Тийм болохоор өнөөдөр заа Монгол улсад 800 гаруй ойн нөхөрлөл. Гэтэл бидэрт өнөөдөр Монгол улсад хичнээн ан амьтныг хариуцсан нөхөрлөл байгаа вэ? Өнөөдөр 13 дотор л байгаа. Энэ юунаас шалтгаалж юм гэхээр нөгөө ан амьтнаа хамгаалснараа эдийн засгийн ямар нэг ашиг хүртэхгүй. Одоо ойн нөхөрлүүд чинь ойдоо арчилгаа цэвэрлэгээ тий одоо нөгөө ойн мэрэгжлийн байгууллагуудтай хамтраад ашиглах давуу эрхээ авцсан болохоор одоо эдийн засгийн бас тэр ашиг сонирхлоос бий болоод нөхөрлүүдийн тоотлого өсгөөд ойгоо хамгаалаад эн чинь миний ой тий нөгөө хүмүүсүүд уул бусаар одоо ой оглох гэхээр хориглоод байна. Яг тэрнтэй адилхан ан амьтдыг ч гэсэн бас нөхөрлүүд маань нийлээд эн чинь энэ бүс нутаг чи агнуурын бүс нутгаа гэдэг. За энэ бол хуулийн дээр тусч өгсөн байгаа. Юу гэхээр агнуурын бүс нутгийг нөхөрлөл бүс нутгийн менежментийг хариуцсан хамгаалж болно гэж тусгагдсан байгаа. Тэгэхээр одоо манай нутгийн иргэдэд маш их боломж гарч ирж байгаа. Өнөөдөр сум аймгийн иргэдийн хурлаараа агнуурын бүс нутгаа эрдэмтэд тогтоож өгөө тэрийг батлуулаад агнуурын бүс нутгийнхаа тодорхой хэсгийг буюу бүхэлд нь за манай 2 3 4 5 нөхөрлүүд нийлээд энэ агнуурын бүс нутгийг хариуцсан. Бид бэлчээрийг ингэж чөлөөлнө, бэлчээрийг ингэж ашиглана. Хууль бус агнуурыг гаргахгүй байхад бол бид ийм хяналт шалгалтыг хийгээд санаашаад гараад ирэхэд бол хууль эрх зүйн хувьд нэг нээлттэй байгаа. Нөгөө төгөр бодлого баримтж байгаа менежментийг одоо удирдах байгаа манай яамны зүгээр ч гэсэн одоо аливаа юмар одоо заавар зөвшөлтгөөж гэдэг юм уу те бусад зүйлээр бол дэмжихэд бол бас бэлэн байна. Ер нь бол бас энэ өнгөрсөн хавар батлагдсан хуулиудын журмын асуудлууд бас нэлээд идэвхтэй боловсруулагдаад одоо ерөнхийдөө бас бэлэн бодол орж байгаа байх зарим нь. Ер нь яг энэ амьтны хуулийн тухай журмын асуудлыг аль төвшөнд явж байна? Амьтны тухай хуулиагтай холбогдуулаад 8 журам нэг норматив 2 зааварчилгаа гэсэн ийм зүйлүүд боловсрогдож гарах ёстой байгаа. За 8 журмын төсөл одоо боловсрогдсод одоо зарим эрдэмтэн судлаачтай хэлэлцэж байна. За тэгэхээр журмуудтай холбогдуулаад ярихад бол нэг ховор амьтныг агнах барих зөвшөөрөл олох тухай журам хамгийн их сонирхол татдаг юм байгаа. Өөрөөр хэлбэл өнөөдрийг хүртэл ховор амьтны зөвшөөрлийг зуучлах аж ахуй нэгжүүдэд бид нар хуваарлаж олгодог байсан. Хуучин. Тий, одоо өнөөдрийг хүртэл одоо өөрөөр хэлбэл 40-50 аж ахуй нэгж буюу гадаадаас анчаа авчаад энд одоо манай одоо ховор амьтныг буудуулаад тэндээс одоо зуучлагын дундаас ашиг олсон. Энэ аж ахуй нэгжүүдийн ашиг сонирхол дээр тулгуурласан бодлогыг хэрэгжүүлж байсан. Тэгвэл одоо бидний энэ журмаар зохицуулагч одоо хэдийгээр гарааг болохоор би хэлж болохгүй л да. Тэгэхдээ энэ журмын үзэл баримтлал маань юу гэхээр өнөөдөр хин хамгаалах гэж байгаа тэр амьтныг тэр хүнд нь давуу эрх ашиг өгнө. Тэр зуучлагч аж ахуй нэгж бол хин хамгаалах гэж байгаа тэр хүмүүстэй энэ бол эдийн засгийн тохиролцоо. Энэ бол манай байгаль орчин ногоо хөгжлийн ямар ч хамаарал байхгүй. Энэ бол ёстой зах зээлийн тохиролцоогоор тохиролцсон. Бид бол хамгаалж байгаа хүнд нь тэр тусгай зөвшөөрлийг давуу эрхтэйгээр өгнө гэсэн ийм одоо зарчим үндслэл дээр бол тулгуурлаж энэ журам бол боловсрогдож байгаа. Тэгэхээр өмнө нь бол аж ахуй нэгжүүд рүүгээ хандаад байдаг байсан бол одоо бол нутгийн иргэд рүүгээ хандаж яг тэнд байгаа тоо толгойг нь бол тодорхой хэмжээгээр бас нутгийн иргэд гэхээс зүгээр суугаад байгаа нутгийн иргэд биш л дээ. Өнөөдөр би энэ нутгийн одоо ямар Өвөр хангай аймаг Өшгийн нуруунд хүн болж төрчөөл энэ нутгийн иргэн би гээл өөрөө амтнаа хамгаалахгүй тэр ажилд оролцохгүй мөртлөө би энэ нутгийн иргэнд авч байгаа давуу эрх хэдэлгээл тэр ашиг хүртгээд байж болохгүй шүү дээ. Хин санаачилж байгаа хин тэнд одоо тэр хамгаалтын үйл ажиллагааг явуулж байгаа тэр одоо зохион байгуулалтанд орсон иргэдэд хууль иргэн буюу хуулийн этгээд тий ганцхан иргэн биш аж ахуй нэгж орж болно. За маш их баярлалаа. Өнөө бол бас нэлээд хуулинд тусгагдаж мөн журмаар зохицуулах зарим шин давуу одоо бас тий
тогтолцоонуудын талаар ярьж байгаа шиг. Тэгэхээр би эргээд эрдэмтэд рүүгээ сандах гэдэг нь ер нь бид нар бүгдээрээ л хэлдэг шүү дээ. Хууль гэдэг бол дандаа хэрэгждэг үү, дандаа цаасан дээрээ үлдээдэг, амьдралаас дандаа хол байдаг гэж яагаад тэгж гардаг юм бол ер нь одоо энэ тухайлбал өнөөдөр яригдж байгаа бидний намтны тухай хуулийг бас тодорхой хэмжээгээр урд үрдийн хууль шиг тэгж бас тий хэрэгжихгүй үлдээхгүй тул бид нар ер нь бас та бүхэн энэ салбарт ажилладаг хүмүүсийн хувьд ямар одоо бас арга зам байх вэ? Юу хэлж өгч чадах болоо бас. Ер нь хуулийг яаж хэрэгжүүлэх вэ? За нэвтрүүлэг дуусахад 3 минут дутуу байгаа юм байна. За зарим 1-2 хүний саналыг аваад нэвтрүүлгээ тусгая да. За яриарай. За агнуус судлалын аргал төвийн агнуус зүйч Мөнхбаатар. Тэгээд яг одоо энэ дээр ингээд амтан маань ингээд хууль бусаар агнагдаад байна гэж юм ярьж байна л да. Тэгэхээр тэрнээс гадна нэг амтны маань амьдрах орчин гэдэг юм байхгүй болсон. Одоо жишээ нь өмнө говийн байгалийн зохицуулалт газрын Монголын хамгийн топ говийн сайхны байгалийн зохицуулалт бод. Тэнд тэгээд юу болж ийнэ гэхээр ерөөс нөгөө хэдэн нин жан хэдэн амтангийн ерөөсө байх арга болгоод ингээд ухаад сэндийчээд хийчихсэн. Энэ дээр бас нэг ачиг томлтмлын тухай хууль дээр зааж өгдөг юм те. Бас нэг том тийм асуудал бас тэнд байгаад. Хуулийг ер нь яаж оновчтой, яаж үр өгөөжтэй хэрэгжүүлж болох вэ? Нэвтрүүлэг дуусахаас өмнө 2-3 хүний санал авмаар байна. За тэр хойдлын микрофон дамжуулаарай. За нэрэд хэлээд саналаа товчхон Өнөр зөөч магсарж ав. Одоо хууль бол ер нь манай Монгол хэрэгжихгүй байгаа нь бол үнэн шүү дээ. Тийм учраас хуулиа хэрэгжүүлэхийн тулд одоо түрүү хэлсэн ард иргэдтэй мэдээлэл сайн хүргэе. Яг энэ амтан маань нэг ховор амтан мөн үү, ховор амтан уу гэдгийг ялгаж ойлгуулъя. Энэ ажлуудыг нэлээд сайн зохион байгуулах хэрэгтэй байна л да. Тэндээс биш ганцхан хуулиа ингээд хэрэгжүүлнэ хэдэн Улаанбаатар хоттой мэддэг хөдөө орон нутагт бас яг ан нуурын хуулиа сайн мэддэггүй шүү дээ хүмүүс. Тийм учраас хуулийг бол ер нь сайн сурчлах хэрэгтэй байна. За ийм саналтай л. За өөр ямар санал байна? За хойдолд бас нэг. За намайг асуудлаараа. За би намайг Батбаяр гэдэг би зэрлэг амтны судлах хамгаалах төв Монголын. Тэгэд энэ хууль бол хангалттай байгаа гэж үнэн те. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд үнэхээр орон нутгийн ард иргэдэд зөв ойлгох хэрэгтэй. Хуулийн талаар тэгээд нөгөө зэрлэг амттайгаа талаар мөн урмлынхаа талаар илүү сайн ойлголт те. Байгаль ямар хэрэгтэй гэдэг талаар ойлголт юм яасан өгөх хэрэгтэй баг та. Тэгээд энэ мэдээлэл байхгүй болохоор хууль хэрэгжихгүй байгаа баг. Тийм тэгээд эдлэг шонгор төрч адилхан одоо ингээд 5 жилээр хоригдлоо. Ингээд энэ 5 жилээр хориглолоо гэдэг энэ хууль судалтаа гарах магадлал их байгаа байхгүй тий. Энтэй бид нар бас яг сайн тэмцэж чадах уугүй юу гэдэг ч бас асуудалтай. Тийм тэгээд түрүүн оног жирлээ л да энэ эдлэг шонгорын хэмэл үр төслгээд манай энэ зэрлэг амтны судлах Монголын зэрлэг амтны судлах хамгаалах төвийн 5000 хэмэл үр төслийг хэрэгжүүлдэг юм байгаа. Эдлэг шонгорын. Тэгээд төслийн гол зорилго нь бол ерөөхдөө зөв зөвхөстэй ашиглах замаар хамгаалъя. Эдний өөрийн гэсэн эдийн засгийн экологи эдийн засгийн үнэтэй шуугаар дамжуулаад хамгаал гэдэг маань зөвхөн нөгөө амтныг хав дарахыг хэлэхгүй шүү дээ тийм ээ. Яаж өсгөн үржүүлэх үү, яаж зохистой нөөцийг бий болгох уу гэдэг. За баярлалаа. Бацаахан докторыг нэвтрүүлэг дуусгахаас өмнө. За. Тэр хууль хангалттай гэдгээс бас тэр талаас нь бодоод байна л да. Үнэхээр тэр хуулийн тооны тухай асуудал уу? Өнөөдөр шинээр гарч иж байгаа нийгэмд бас дайш талууд олон харилцааг зохицуулах тийм чадвартай болж чадж байгаа асуудлыг хэлэх гээд байгаа юм л да. Жишээлбэл өнөөдөр тэр хуулинд судлаачид тухайн мэргэжлийн чиглэлээр судлаачдыг хуулийг анх одоо юу гэдгийг санаачлах явцдаа татан оролцуулдаггүй юу? Энэ бас л нэг асуудал. За нөгөө талаас нь шинэ харилцаанууд байж байна. Одоо сүүлийн үед анч нохот орж ирдэг болсон. Хурдан буу. Түрүүн бас хэлдэг тэр ямар химийн бодисууд байж байна вэ? Жишээл мэргэжлийн хяналтын газраас одоо хорцоо өгцсөн амтныг хэн хариуцлага хүлээх юм? Хэнд яаж мэдэгдэх юм? Гэх мэтэр. Тэгэхээр өнөөдөр бас харь зүйлийн тухай байж байна. Гаднаас нэг амтаар оруулаад ирдэг Монголд. Урд өмнө Монголын уугуул амтан биш. Түүний хариуцлагыг хэнд хандах юм? Хэн хариуцлагыг хүлээх юм? Гэх мэтэр маш олон бас зохицуулгууд харилцааг өнөөдөр энэ гаргасан гэдэг олон хуулиуд нь зогсуулж чадж гэнэ үгүй юу? За баярлалаа таны санааг ойлголоо. Ерөнхийдөө бас үзэгчид манд хэлж шүү дээ. Ер нь хуулийн сурталчилгаа гэдэг дутуу байна, хангалтгүй байна гэдэг. Бас тэрний бас нэг илэрл бол үнэхээр ногоон хөгжил нэвтрүүлэг маань бас байгаль орчин ногоон хөгжлийн яамтайгаа хамтарч энэ багц хуулиудын талаар мэдээлэлүүд үзэгч та бүхэндээ өгж байгаа. Ингээд мөн цагаан сараас хойш бид нар бас энэ хуулийнхаа энэ сурталчилгааг үргэлжлүүлж өөр одоо телевизийн өөр одоо формат хэлбэрээр бас хүргэх болно. Тэгэхээр бас ононгоос эргэл асуух гэдэг энэ хуулийг яаж хүртэ эмчтэй яаж өгөөжтэй бодиттой амьдралын хүрсэн дээр буулгаад өшөө та бүхэн бас юу төлөвлөж байна? Мэдээлэл бага байна тий. Гэхдээ мэдээллийг ард иргэдэд хамгийн их хүргэж чадж байгаа энэ хэрэгсэл телевизийн л байр юм. Сонин бол тэр болгон ард иргэдэд бас хөдөө орон нутагт бас очих тийм хязгаарлагдмал байна. Тэгэхээр
хуулийг сурчлаа гэдэг бол бид өнөөдөр тэ амьтны тухай хуулийн 30 эдийн тэдгээд яриа сууж ах биш ээ. Өнөөдөр амьдрал дээр ямар шаардлага байгаа юм бэ гэдгийг бодит жишээн дээр гаргаж ирж байгаад хуулийг одоо магадгүй энэ заримдаа энэ өмчлөлийн хэлбэртэй холбоотой хуулийг их сайхан сурталчдаг ч жүжиглийн хэлбэр дээр оруулж тэ. Тийм байдлаар дээр сурчлага хийх. Энэ хуулийг сурчлах ер нь ганц хууль сурчлахаар амьтныг одоо тэ тухай одоо танин мэдгүй энэ мэдээллийг манай энэ телевизийн одоо маш олон талын телевизүүд байна шүү дээ. Энэ телевизүүдийнхэн одоо өөрсдийнхөө нийт цагийнхаа тодорхой хэмжээний цагт нь оруулж өгөөч гэсэн юм бас хүсэлт байна. Тэгээд та нар бол маш нэлээд одоо том үүргийг гүйцэтгэж байгаа шүү. За маш их баярлалаа. Та бүхэндээ бид нар бас хамтарч ажиллах болно гэж хэлье. За ингээд эрхэм хүндэт үзэгчдээ ногоон хөгжил нэвтрүүлгийн манай энэ 7 хоногийн дугаар өгөр өндөрлөж байна. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлэг хамгийн гол Монгол орны нэн ховор амьтдын манай өнөөдрийн нөхцөл байдал ямар байна? Яагаад тэдний тоо толгой буураад байна? Яагаад тэдний амьдрах орчин доройтод байна? Яагаад тэднийг одоо бас хүмүүс хулгайн анагнуурт маш их хэмжээгээр одоо ашиглаж хэрэглэж одоо хомсдуулж байна мэ гэдэг энэгээр одоо чухал асуудлуудыг бид нар ямар нэгэн байдлаар одоо эрдэмтдтэйгээ байгаль орчин ногоон хөгжил одоо бодлого барьж байгаа хүмүүстэй мэрэгжлийн хяналтын ерөнхий газар мөн одоо цахим хаягуудаар хийж байгаа үзэгчдийнхээ санал бодлыг гээд олон талаас нь энэ асуудлыг та бүхэндээ хүргэхийг хичээлээ. Ингээд эх 7 хоногийн энэ цагт иргэн уулзъя баяртай. Аавч бид гурав усандаа жаргалтай. Энэ юу вэ? Шүдээ бид өдөр өрөөмаадаг. Харин ингэж угааж болохгүй. Ээжээ! Ааваа! Шүд угаахад нэг л аяг ус хангалттай. Хүүхдүүдээ усаа хэмнэсэнд баярлалаа. Бид бүгдээрээ нэг л дэлхийтэй. Монгол улсын засгийн газар, байгаль орчин ногоон хөгжлийн яам.